За сайн мэцхан уу. Сурагчтай энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн цахим хичээлийн сэдэв бол зөв бичих дүрмээ. Агуулга сурагчтай нийтлэг гаргадаг зөв бичих дүрмийн алдаа. Эхлэл бичгийн шалгалтын сорилгоос зөв бичих дүрмийн алдааг олж засах. За дадлага дасгалжлнаа. За эхний дүрм ББ үсгийг ялган бичих дүрм. За Б үсгийг бичих нэг ихэвчлэн үгийн эхэнд бичдэг. Жишээ нь Баатар, Бардам, Борлох, Бор, Булга, Буурал. 2. Монгол үгийн эцэст Б үсгийг бичихгүй. 3. Үгийн дунд М, Н, Л, В үсгийн дараа бичдэг. Жишээ нь Домб, Бамбар, Лимб, Самбуу, Хэлбэр, Толб. За В үсгийг бичих нь. В үсгийг ихэвчлэн үгийн дунд адагт бичдэг. Харвал, хэвтэх, харав, бодов. 2. Ваачг, ваар, вандуй, вандан зэрэг цөөн үгийн эхэнд бичдэг. Эдгээр нь ихэвчлэн харь хэлнээс зээлдсэн үгсүүд байдаг. За дараагийн дүрм дараалсан хоёр гээгүүлэгчийн дүрм. Дараалан орсон хоёр гээгүүлэгчийн хоёрдугаар нь хэлний үзүүрийн ин, наа, нэ, но, нөө ба хоолой гэ, га, го хоёрын нэг байвал түүний өмнө ийгээс бусад балархай гişгийг бичдэггүй. Жишээ нь авга, дараалсан 3 гээгүүлэгчийн дүрм. Дараалан орсон 3 гээгүүлэгчийн 3 дугаар нь хэлний үзүүрийн ин, хоолой г хоёрын нэг байвал өмнө нь их шиг бичдэг. Жишээ нь бортог, чангаг, янзаг, жинхэнэ, зулцаг, ансаг гэх мэтээр бичнэ. За тусгаарлагч зөөлний тэмдэг хатуугийн тэмдгийн дүрм. За үйл үгэнд нэгдүгээр биеийн шийдэн үсэг я, е, ё нөхцөлийг залгахдаа энэ дүрмээр бичдэг. Үүнд 1. Гээгүүлэгчээр төгссөн эм үгэнд е гişгийг залгахад өмнөх гээгүүлэгчээс саланг дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдэг тавьж тусгаарлана. Жишээ нь бэлчий, түрий, хүсий. 2. Гээгүүлэгчээр төгссөн эр үгэнд я, ё гişиг залгахдаа өмнөх гээгүүлэгчээсээ саланг дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдэг тавьж тусгаарладаг. Жишээ нь хурдлий, явуулий, хорший. 3. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд шууд залган бичдэг. Жишээ нь солий, таны, холий. 4. Игшгээр төгссөн үгэнд мөн шууд залгаж бичиж байна. Жишээ нь сэргээй, нээдэргээ, нээй, хүргэе, саны гэх мэтээр бичдэг. Гээгт гişгийн дүрм. 1. Гээгүүлэгчээр төгссөн үгэнд урт гişгээр эхэлсэн залгуур залгах. Уг үгийн эцсийн гээгүүлэгчийн өмнөх балархай гişиг гээгдэнэ. Нутаг гэдэг үгэн дээр аасыг ийгээс бусад богино гişгээр төгссөн үгэнд урт гişгээр эхэлсэн залгуур залгахад уг үгийн төгсгөлийн балархай гişиг гээгддэг. Торг гэдэг үгэн дээр ийг залгах, торгыг, өмгийн, цэнгээд, сонгоорой. 3. Гээгүүлэгчээр төгссөн үгэнд гээгүүлэгчээр эхэлсэн залгуур залгахдаа өмнө нь гişигч эргүүлвэл үгийн эцсийн гээгүүлэгчийн өмнөх балархай гişиг гээгддэг. За жишээ нь хавсралт, өмчлөл, нөхдөд, бусдад, амьдрал гэх мэт. Гээгдсэн гişгтэй үгийн дараа нөхцөл залгахад захин сэргээж бичихгүй гэдгийг бас санаарай. Жишээ нь амьдралын, бусдаа, нөхдөдөө гэх мэт үг байна. За зөөлний тэмдэг и болох дүрм. 1. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд үндсэн урт гişгээр эхэлсэн залгуур залгахад зөөлний тэмдгийг и болгож урт гişгийн нэгийг хас бичдэг. Соль гэдэг үгэн дээр одыг залгах, солиод, харуул, таниад. 2. Зөөлний тэмдгийн дараа гişиг гээгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгож бичдэг. Хариу, хориг, суурил. Зөөлний тэмдгийн дараа үйл үгийн хэ, ирээдүйн цагт нэрийн хэ дагаврын нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж и болгож бичдэг. Харих, хорих гэх мэтээр. 4. Зөөлрсөн заримдаг гээгүүлэгчийн дараа заримдаг гээгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгодог. Жишээ нь тохиж, захиж гэх мэтээр бичнэ. За дараагийн дүрм бол үйл үг бүтээх ил дагаврын дүрм. За энэ дээр сурагчид маань нэлээд түгээмэл алддаг. За 1. Игшигт гээгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх ил дагаврыг залгахдаа зохих балархай гişиг ард нь бичдэг.
Жишээ нь цэцгэл гэдэг үгэн дээр элийг залхахад цэцгэл, харал, номол, ажигл гэх мэтээр бичдэг. За хоёр заримдаг гэвлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх ил дагаврыг залгахдаа түүний шаардлагаар бичигдэх балархай ихшгийг өмнө нь бичдэг. Жишээ нь бут гэдэг үгэн дээр бутал гэхэд ихшгийг өмнө аваад бутал, тэгшил, цоожил, ноосл гэх мэтээр бичнэ. 3. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд ил дагаврыг залгахдаа зөөлний тэмдэг нь и болж ил дагаврыг шууд залгадаг. Цохил, ханил, амил, зойрол гэх мэтээр бичнэ. 4. Ихшгээр төгссөн үгэнд ил дагаврыг шууд залгана. Жишээ нь хээл, бөөл, тоол, цоол гэх мэтээр бичнэ. За саяын бидний үзсэн дүрмийн дагуу 5 сорил ажиллая. За даалгавар сорил 1. Дараах үгсээс зөв бичсэн 2 үгийг олно. Хэл, үвэл, туул, вал, сал, вал, эдлбэл, хэлбэр, хөтөлбөл, судалбар гэсэн 7 үгнээс зөв бичсэн 2 үг нь бол хэлбэр, судалбар гэсэн 2 үг байна. 2. Тасалсан, таслаасан, үнэрлсэн, үнэрлээсэн. За аль нь зөв бэ гэсэн сорилоос за нөгөө 7 дээр нэмэх нь ил хишгээ ардаа авна, 9 дээр нэмэх нь ил хишгээ урдаа авна гэсэн дүрмээрээ тасалсан, үнэрлсэн гэдэг 2 үг бол зөв юм аа. За 3. Дараах үгсэд ил дагаврыг залгах гэж онцгой бичигдэх үгийг олоо гэж байна. Хууч, тэмдэг, шинж, хаз гэсэн 5 үг байна. 4 үг байна. За энэ 4 үгэн дээр тэмдэг гэдэг үгийн гээ төгсгөл нь болохоор 7 өшигт 7 учраас энэ үг бусад үгнээсээ онцгой бичигднэ. За дахиад ил залгуур залгахад аль үг өөр бичигдэх вэ? Онош, сурвалж, тодорхой, эмч. За энэ дээр хос ихшгээр төгссөн тодорхой гэдэг үг манай бусдаасаа өөрөөр бичигднэ. За дараагийн сорил өврөлжээ, өвөрлөөжээ, цээрлнэ, цээрлэн гэсэн аль нь зөв бэ гэсэн сорил дээр нөгөө иллийнхаа дүрмийг санаад өвөрлжээ, цээрлэн гэдэг үг бол. За бол 12 дугаар ангийн шалгалтад зориулж дараах бичил эхүүдийн алдааг сонирхолъя. За алдааг болоод засаж хүчээрэй. Монгол би эртний гуйлан тоногтой авдраасаа хідэн давхар дааванд нандинан баадгансан хуучин монгол гутлаа гаргаж хідэн хором эргүүлж тойруулж харлаа. Өг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөн дудаан үрэгдэснээс түрүү нь халцарч 100 зайн хазааж өсгий улан илэгдснээс үсгүүл он цагийн урт хүнд бэрх аяныг туулжээ гэдэг нь юм үзэж нүд тайлсан хүнд андшгүй танигдана. Элдв гоёл чимэггүй бүдүүн бааз дуухан боловч аянжин хар бор ажлын ая дахаар хэдэн жил битгийгэл хэдэн зууныг өлхөн илээх гуталсан гэсэн энэ бичил ихээс баадгансан эргүүлж үрэгдснээс үзгүүл илээх гэсэн 5 үг маань алдаатай байна. За залруулбал баадганаасан гэж бичихгүй баадгансан гэж чинь эргүүлж гэж бичихгүй эргүүлж гэж чинь үрэгдснээс гэж бичихгүй үрэгдснээс гэж чинь үзхүүл гэж бичихгүй үзээхүүл гэж чинь илээх гэж бичихгүйгээр илээх гэж бичнэ. За дараагийн эвэр алтай хүрэн зохионы нөмөрт хавсрахтай өдөр ихээс мэндэлсэн янгирийн бор ишиг наран наашлах тутам хөрөвчин торниж шүрмэс чангар нь туурай хатхын хэрээр толгой дээр нь 2 газар товоож арьс захтнах болов. Ишиг эхлээд яах гэж захтнаж байгааг үл мэдэн хаданд хаяа үрчгээд л эвэр газар тагшин тоглож сөрөг даган тачигнан явах бөлгөө. Удалгүй арьс захтнахаа болоод өвдөж эхлэв. За энэ бичил ихээс бороо бичсэн үг нь бол хавсрахтай хөрөвжин хэрээр үрчгээд тоглож гэсэн 5 үг байна. За энэ 5-ыг залруулбал хавсраагаатай гэж биччихгүй хавсаргаатай хөрөвжин хэрээр гэж биччихгүй хэрээр үрчээхэд биш
үрчгээд тоглож биш тоглож хэлэн маань 7 дээр нэмэх нь илгшээ хойно ам гэсэн нурмаар бичигдэж байна. За дараагийн сорил. Яагаад тэгснийг тэрвэр яаж ч бодоод эс ухаарна. Гэвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвдөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүрч гойжих ялаа батган салхаа боллоо. Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй төвч эвэр хідүүнээ маханд чигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээс ирж байхад миний эвэр яагаад хэмээн тэрвэр шаналн бодовч хариу үл олтноо. За энэхээс тэгснийг батган, довтлогох, бухимдавч олдно гэдэг 5 үг алдаатай байна. За тэгснийг батгаана, довтлогох, бухимдавч олдооно гэж илруулж байна. За дараагийн шүдлэн насанд эвэр нь овоо хивээ олж дугуйран хідэн сайхан иржигтэй болоод үзүүр нь шовхорч эхэлжээ. Аргал тэхийн 7 төө эвэр, эцэг тэхийн 5 төө эвэр гадаад анчны ганцхан мэлааж Берлин, Парис одсон болохоор идүүгээ бор халиун сүрхтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийгээр шүдлэн ямад багтахааргүй байр суурь боловч сүрэгт хэрэгүүлэх хүсэлд эрт дунтсан залуу янгирт шившгтэй санагднаа гэсэн эхээс эхэлжээ анчны болохоор боловч донтсон гэсэн 5 үг алдаатай байна. Эхлээжээ биш эхэлжээ анчны ийгээгд нь болохоор боолохоор боловч гэдгийг салуужчихсан. Энэ бол нийлж чинь донтсон гэж шийдчихнэ. Хөвөө маань 13 4хэн настайдаа хүний нутагт үнсэн таягдсан шалт шиг хоцорч амь зуухын эрхээр тарууг зурмны амь тасалдаг болсон гэж ярьж билээ. 17хан настайдаа 100 тарвны арьсаар худалдан авсан энэ гутлаа өмсөөд сахиур бууга үүрэн манж хятадаас нутгаа чөлөөлөх зэрэгт мартжээ. Өвөө минь цагаан хэрэм хүрдгийн даваан дээр гайтай 3 улсын хилцээр болж бид ялалтын амн дээрээс буцсан юм аа гэдэг энэ бичлэгээс хоцорч зурмны тасалдаг тарууны хүрдгийн гэсэн 5 үг алдаатай байна. Хоцорч биш. Хоцорч зурмааны биш зурмны таслаадаг биш тасалдаг тарвагны биш тарваагааны хүрдгийн гэдгийн ээгээд хүрдгийн гэсэн 5 үгийг залруулжсэн байна. За дараагийн бичлэг. Таны энэ гутал хэд дугаар 100-ных вэ гэж орчуулагчаараа дамжуулан асуухад би дэлхийн дайдад нэрээч мөрөөч мөнхлсөн Чингис хааны удамд Монгол хүн. Миний өвөг эцэг 100 жилийн өмнө энэ гутлаа өмсчгөөд шоргоол шиг язгансан хятад цэргүүдийг тариа хятах шиг хяргаж морин туурайгаар гიშгэж энэ урт цагаан хэрмийг давуулж байсан гэдэг юм. Одоо би өвөг эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж урт цагаан хэрмэн дээр гიშгэж байна. За энэ бичлэгээс хэд дугаар мөнхлөөсөн өмсчхөөд язгнаасан хэрмийн гэсэн энэ 4 үг алдаатай байна. 5 үг алдаатай байна. За энэ 5-ыг хэд дугаар биш байгаа учраас хэд дүгээр мөнхлөөсөн биш мөнхөлсөн өмс чихөөд биш өмсчхөөд язгансан биш язгансан. За хэрмийг гэдэг бол эгд гişгийн дүрмээр им шиг бол имийг ихжүүлж исэн бол ийг залах гэд эгийн үүрэг байхгүй болоод хэрмийг гэд шууд бичнэ. За дараагийн хүсэл мөрөөдөл минь биелж цагаан хэрэм дээрч гарлаа. Хэрэмний дээд хашлагын доод ёроолоор манай нутаг руу харсан талд нь
Гурав алхаад л ном сумны зурагтаа нүхнүүд байна. Түүгээр лав манай өвөг дээдсийг намнаж байсан бололтой. Цагаан хэрэм дээр гарчхаад нутгийнхаа зүг харахад салхин хүртэл дотн сэвэлцэх нь цаанаа л элэнд орхон гэсэн. За дараагийн бичлэг байна. За энэ бичлэгээс би лиж хашилгын дээдсийг гарчхаад нутгийнхаа гэсэн 5 үг алдаатай байна. За энэ 5 алдаатай биелж биш биелж, хашилгын биш хашлаганы дээдсийг за балархаа их шиг өөрөхгүй учраас гээгдэж байна. Гарчхаад ийгээгдэн нутгийн хаан биш нутгийнхаа гэж ингэж орж ирнэ. Зөв бичнэ. За дараагийн ганцхан 8 эд цэцгэлж ирээн хөх хот Бээжин Улаанбаатарын хооронд Монгол хятад хүмүүсийн хөл тасархай болжээ. Би 8 арилжааны дөрвөж хэдэн морь хониныхоо ноос арьс махыг замын панцчингуудад хэр тааруу үнээр өгч эгэл амьдралаа болгодог. Хэдэн бор юм илүүчсний толгойтой болгон мөрөө гаргахыг хүсдэг. Бас өндөр өвгийн ханыг нь тулаад бутсан урт цагаан хэрмийг үзмээр санагдаад болдоггүй. Ингээд л гутлаа ганцалан дотор газрыг зорьсон билээ. Гэсэн ихээс цэцгэлж тасархаа өгж илүүчлэснийг амьдралаа гэсэн 5 үг буруу бичигдсэн байна. Цэц гэлж биш цэцэг. За иллийн дүрмээр цэцэглэж. За тасрах гэдэг бол үйлөг хэгийн өмнөх балархаг шиг гээгдэггүй. Тасархаа. Өгж биш өгч. За амьдралаа биш амьдралаа. Илүүчлэснийх гэж бичнэ. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Болж